Би Окинавад хэдэн оноор аялсан бэ? Хэрэв та цөөхөн хоног машингүйгээр аялна гэж төлөвлөсөн байгаа бол бүтэн өдрийн автобусны аялал хамгийн зөв сонголт байх болно. Аяллаа гол спотуудаа нэг өдөрт багтааж бүгдөрөнгийн үзэх боломжтой ингэснээр цаг зав маш их хэмнэнэ. Үүнд хамгийн гоё санагдсан Рюкюмура эртний тосгоноор цочвол тэдний соёлтой танилцсан явдал байсан. Мөн хамгийн гоё бьютэй гэдэг Банда кофе шоп хүртэл орсон. Үүнээс гадна автобус нь 260 йен бөгөөд 244 мянган вон буюу 3 мянган йенийг бэлэн мөнгөөр авч явсан. Аяллаа бүхий л хугацаанд бэлэг дурсгалын зүйлс болон идэж уух зүйлсээ бэлэн мөнгөөрөө тооцоосон. Үүн дээр нэмсэн сушиг л би ганц өөрийн картаар уншуулсан. Япон нь өөрийн гэсэн снэк амттангуудаараа алдартай шиг Окинавад ч гэсэн үндэсний соёлыг шингээсэн амттангууд маш их байдаг юм байна лээ. Аяллаа хамгийн сүүлийн өдөр Японы уламжлалт цайны өдөрлөгт очсон. Хэрвээ та ч бас очихоор төлөвлөж байгаа бол эртнээс захиалга өгөх хэрэгтэй гэдгийг анхаараарай. За ингээд амжилт хүсье. Баяртай.